За сайн уу манайхаа. Өнөөдрийн дугаараараа бид жинхэнэ тарихаар нааддаг, дурсамж уншдаг мөрдөх цувралын 2 дугаар хэсгийг ярьж хүүд бэлэн болоод байна. Эхний хэсгийг үзэж хэмжээг бол заавал үзээрэй. Линкийг комент хэсэгт оруулъя. Хэрвээ та хэд санаж байгаа бол эхний хэсэгт бодол уншигч мөрдөгч маань сахилгын шийтгэлээ үл хайхран сайн дураараа мөрдлөг хийсээр байгаад улаан гахадаа дарцаг үүдэндээ өлгсөн цуврал алуурчны байршлыг олоод очсон байдаг. Харин харанхууранд хоригдож буй Ерим охин амиа орлого орлогонд бүтлгүүдэх үеэр таасны хэсэгт байх модон хөнгөлийг илрүүлж мөлхөд зүгтсаар сүулдээ наранд гарсан шүү дээ. Харамсалтай энэ гарч ирээд удаагүй байхад нь алхан саварт алуурчин түүнийг олоод харж байгаагаар өмнөх хэсэг маань өндөрлсөн. Одоо бүгдээр үргэлжлүүлэн киноныхаа учир хөтөлбөрийн хэрэгүүдийг нэг нэгээр нь тайлцгаая. Энэ удаагийн дугаарт Хималая брэнд хамтран ажиллаж байна. Дэлхийн амны өндийн эрүүл мэндийн өдөр жил бүрийн 3 дугаар сарын 20 тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан Хималая брэндийн зүгээс 3 дугаар сарыг амны өндийн эрүүл мэндийг дэмжих сар болгон зарлаж байна. Энэ хүрээнд номын E-Mart сүлжээ дэлгүүрийн салбаруудаар Хималая брэндийн сонгогдсон шүдний оноод хямдралтай, бэлэгтэй худалдаалагдаж байна. Амны өндийн эрүүл мэндийг дэмжигч Хималая брэнд. Зүгээр л Хималагийн шүдний огоор угаа. You know the plan. You know the plan. 3 дугаар анги цусам баптизм. Энийг эхлэхэд Домбеког нь ахлах болон хамтран зүтгэгч цагдаа хоёртой улаан гахааны байршлыг олсноо мэдэгдэж амждагч яг тэр газарт нөгөө лайтай прокурорын газрын хүмүүс нь тахивчдод Домбекийг бүр нийлж яваад нэвширтлэн зодож улмаар тогон цохолж ухаан алдуулаад машинтай ачаад явчихж байгаамаа. Үүнтэй зэрэгцээс бараг л ажилласаа халагдсан мөрдөх сомми зөмбөлгээ дагаа нөгөө баян чинэлэг хүмүүсийн эдлэн газрын ойролцоо байдаг ферм рүү очиж яваа харагданаа. Тэр ферм нь олон камертай өндөр хамгаалалттай хэрнээ хамгийн хачиралтай түгжүүгүй байж идэг шүү. Тэнд маш олон үнэ байх боловч хариуцсан ажиллаж байгаа хүн гэхээр Сомми ч энэ газрыг фермийн зориулалттай харагддаг мөртлөө ямар нэгэн нууц үйл ажиллагааны халахвч байж болзошгүй мэн таамаглаж цааш явсаар буян гэх охиныг суулгаад сураггүй алга болсон машин байж болзошгүй нэг машиныг олж хардаг. Тэгсэн тэр газарт нь цус туссан байгааг мөн олж хараад улмаар зойрны нүх маягийн эмийн тагийг олж тэмтрэнгүүтээ нээж ороод газар доор хонглоор явж гэлээ. Уудлгүй газар доор хонглын хаа нэгтээс нэгэн эмэгтэй хүний ойрлох чимээ сонсогдож Соммиг зөв газараа олоод ирснийг улам бүр батлах мэт байв. Нэг мэдсэн өөр нэг хүн түн рүү төхөж буйг санагдахад Сомми буу гаргаж ирээд нөгөө хүний араас явах ба ганц хоёр хий гал нээсний дараагаар суман дууссан мэт үргэсгэж хэд хэдэн удаа хоосон гох дарлаа. Нөгөө итгэхэд Соммигийн бууны суман дууссан гэж бодон өөрийгөө илчлэхэд мань хүн шууд л түүний цээжүр нь буудав. Яаж ч тэр хүн лагстон биетэй гар байсан тул ганц буудалтай газар дунсангүй. Харин ч уураг шалхаж Сомми руу алхаад талайхан тэр. Яг алхаараа зогох гэж байтал гинт нэг хүн түүний араас нь битгий хөдлөж хашгирав. Тэгсэн чинь тэр хүн саяхан прокурорын газрын хүмүүст ачигдаад явсан Домбек байлаа. Үзэгдэл 30 минутын өмнөх өглөөд рүү шилжчихэд Домбек маань машинд ачигдаад явж байхдаа гинт сэрэд эргэн тойронд байгаа хүмүүсийн биед хурж бодлыг нь уншиж олж авсан мэдээлэлээ цацсан тэр хэдийн дунд ясаж улмаар нөгөө хэд нь хоорондоо мууталцаад ихсэн байгаа. Мөн тэр хүмүүсийг өөрийг нь буулгаж явахдаа ашигласан цахилгаан борхог ашиглан баруун, зүүн, урд, хойн сууж байгаа бүх хүмүүсээ ухаан алдуулж унгаад машиныг замаас нь гаргахад хүрэж улмаар ослуулж хаяад тэр хэдээсээ нэг юм салж дөнгөсөн байна. Одоо бол манер Сомми тандан алуурчныг буудахгүй байхыг сануулж амьд байгаа дээр нь дурсамжнаас нь аль болох их мэдээлэл олж авах юм байхаа. Гэтэл нөгөө алуурчин галзуу хүн шиг авирж алхаа эргэлдүүлэн Домбек руу дайрах ба Домбек хэдийн алханд оногдоогүй ч гэсэн түнд хүчтэй цохолж ухаан алдан өнөв. Алуурчин буцаад Соммигийн зүг алхаж алхаараа цохих гэтэл Домбек овоо босоод ирсэн араас нь гитэж жоод модны хугархаанууд унуунд нь зоож алхан саварт алуурчнуудад тэднийг орхин цухтаад гүйчдэг. Домбек Сомми хоёрч цусны мөрөөр нь түүнийг даган явсаар байгаа газрыг нь олоод иртэл өнөөх нь цуснд будагтан цагаан өмсгөл угалцсан нэг өрөөний болон зогсож байх ба мөнх амьдралаар эзэслийч шиг нэг тийм сонин шившлэг шиг юм уушаад байгаа болтой. Домбек Сомми хоёр болгоомжтойгоор түн рүү дөхөхөд өнөөх нь шившлэгээ зогсоогоод мань хоёрыг нэг шийдсэн арцаар харснаа хойнд байх гүн нөхрөө унаад өгдөг юм да. Яадаг солиот өөр вэ. Энэ гайтай нөхөр ингэж амиа хорсноор Домбек биетэн хүрч дурсамжийг нь унших боломжгүй боллоо хөрхий. Мань хоёр улмаар эмэгтэй хүний уйлах чимээг сонсож алуурчны амьдарч байсан өрөөнд яваад ортгоо. Тэнд байгаа дэлгэцээр хоригдож буй октын өрөөнд байршуулсан хяналтын камерын дүрс сасагдаж байв. Сомми үйлж буй эмэгтэй өрөөний хаалгыг нээтэл тэнд нь ахлах сургуулийн сурагч буюу ашгүй амьд юмд байлаа. Гэвч Домбек дэлгэцнээс нөгөө охиныхын дүрсийг олж хараад үнэндээ сэтгэл зүрх нь эмтрэв. Ээж нь нүдэ ширхтлүүлж байгаа Ерим охин битүү цуснд будагдсан байдалтай харанхуй өрөөнд твтэх тэрхүү зурвал үнэндээ нүд тайлтран байсан юм. Энэ үеэр нөгөө ядаргаатай хойд үсийн прокурорын газрын хүмүүс тэр газар Домбекийг барихаар хүрээд ирсэн байх ба сэтгэлээр унсан Домбек харин тэднийг тоож угаач юм алга. Улмаар Ерим охины цогцос моргт
хүрэгдэж Домбекийн багийнхан ясан цөм бицарч цуснд будагдсан түүнийг хараад маш ихээр зочирдож бас сэтгэл нь үтдэг. Учир нь тэд ээжтэй хамт ажилладаг охиныхоо араас ямар их шаналж байгааг нүдээр үзсэн хүмүүс тул ийм байдалтай хүүхдийн цогцыг ээжд харуулна гэдэг төсөөлхийн аргагүй санагдах нь ойлгомжтой. За нөгөө талд хэргийн газарт улсын мөрдөн байцаах багийнхан задлан шинжилгээ хийж байла. Тэр алуурч нь Хам Мемпион гэх нэртэй хүн байсан бөгөөд уг ферм Японы эзлэн түргмийллийн үед баригдсан байх газар доор хорогдох байжээ. Цагдаагийн газрын хамгийн том дарга Соммиг иргэн ажилдаа орохыг зөвшөөрч мөн алуурчныг илрүүлж буюу охиныг аварч чадсан гавьяг түнд оногдуулах тушаал болгоход манай Домбекийг бүр анчлаа шүү энэ. Домбекийг баривчсан прокурор удирдлагатай хандан алуурчин амиа орсон юм чинь таны нэр хүндэд халгүй гайгүй өнгөрчих бололтой гэд пилданаас сууж байх ба. Явдал судлан дэлдэхгүй ерөнхий прокурор харин түнд хандан үгүй ээ алуурчин өөрийгөө хөнөөсөн учраас олон нийт одоо өөр хин нэгнийг энэ хэрэгт буруутгах болно. Хэрэг хаашаач эргэж магадгүй гинэ. Удалгүй хэргийн мөрдөн шалгах ажиллагааны дүнлэлтийг ахлан ажилласан тул Сомми цагдаагийн газраа төлөөлөө тэвлийн хуралд мэдээлэл өгөхөр болдог. Соммигийн зөв сонгоор алуурчинд хамсаатан байгааг их таамаг төрөөд байсан ч тэрээр удирдлагуудынхаа шахалтаар цуврал алуурчинд ямар ч хамсаатан байсан гэх баримт олдоогүй мэн зарлав. Гэвч сэтгүүлчид түүнээс уг хэрэгт Домбек оролцох эсгэлээр ходог асуултууд тавьж эхлэхэд Соммигийн дарга нь түүний өмнөөс сэтгүүлч тандан хэргийн газарт мөрдөгч Сомми эхэлж очисон тэр алуурчныг илрүүлсэн гэд аваад байлаа. Улмаар сэтгүүлчид бүдэг бодог хариултуудад ундууцсан хэргийн газар 90 охины хулгайлагдсан газраас ганцхан километрийн зайд байхад яагаад фермийн орчмыг цаг тухайд нь шалгаагүй мөн Домбекийг хэрэгт оролцуулаагүй талаар асууж та нар энэ хэргийг илрүүлсэн ч хожимдсан гэдгээ хүлээн зөвшөөр идэргээд бүүн хэрүүл уруул болох нь тэрэ. Цагдаагийн газрын нэр хүндээ авч гарах ёстой байсан Сомми маань хэлэгч үггүй болж энэ ажил нь бүтлгүүцсэн гэдгээ баг хүлээн зөвшөөрчлөө дөө хөргий. Гэхдээ тэгээд цагдаагийн хамаг бүдүүн дарга эдэр нь бөөн ууруулж тус хэргийн мөрдөх багийг 72 цагийн дотор татан буулгах тушаал болгов. Ингэснээр Сомми алуурчны хамсаатныг олох маш бага цаг үлдэж байна гэсэн. Сомми яарвчиж эмчлэгт байхдаа буюуноос мэдээлэл авах гэтэл эмчнэр болох гэрийнх нь зөвшөөрөхгүй бөө юм болж байгаа. Улмаар Сомми багийнхнаагаа цуглуулан алуурчны цаана угдаж байгаа жинхэнэ буруутныг 72 цагийн дотор яаралтай олох шаардлагатай болдог. Соммигийн үзэж байгаагаар амиа орлож нас барсан этгээдийн хувьд цуврал аллах хийх дайны өндөр сэтгэн бодох чадвартай хүн биш бөгөөд түүний ард ямар нэгэн нийгмийн өндөр хүрээлэлд хамаарах харизм өндөртэй хүн байгаа гэж үзэж байв. Гэснээс харизм өндөртэй удирдагчийн жишээ татсан зургууд донд манай Чингис хааны зураг харагдаж байна уу таачд. Ингээд мөрдөх баг фермийн ойролцоох 7 хоног бүр эзэстэн зочилдог тансаг байшингуудыг судалж эхэлнэ. Фермийн хажууханд жижиг модон амбар олддог ба дотроос нь ердөө нэг ширээ 2 сандал тамхины ишвхэн үнсний савалддаг. Энэ дотор 2 хүн байн гуулцдаг мэт боловч амиа орсон алуурчин тамхи татдгүй ээж таарсан тул зарим ишийг нь ДНХ тогтоолох шинжилгээнд өв. Нөгөө талд энэ кинонд байн үзэгдээд байдаг сэтгүүлч бүсгүй Жиюнд нэг нь нууц мэдээлэл ирдэг ба тэр нь хойд үсийн ерөнхий прокурорыг алхан саварт алуурчны 3 дахь хохирогчтой явуулдаг байсан талаар мэдээ байв. За тэгээд сэтгүүлч Жиюн ийм сенсацтай мэдээ зүгээр ороод ирсэн байхад нь ядах юмгүй олон хүртэл болго тань шүү дээ. Ерөнхий прокурорыг ажилдаа ирэхэд нь гадаа битүү сэтгүүлч түлээгээ зогсож байла. Телевизээр сэтгүүлч Жиюн хэлж байгаа. Ерөнхий прокурор онц ностой хэрэг илрүүлэх үеэр мөрдөгч Домбекийг санаатаагаар баривчилж өөрийн гэмт хэрэгэ нуун дарагдуулахын тулд мөрдөн байцах ажлааг саатуулсан. Улмаар 5 дахь хохирогч Иремиг амиа алдахад хүргэсэн гэж мэдээлдэг. Энэ мэдээний ачаар Домбек сулдагч Иремийн хүүхэлд өөрийгөө буруутгасан хэвээр л байлаа. Улмаар ахлах болон найз цагдаа хоёр нь түүнийг тосч аваад машиндаа суулган буюуны хэвтэж буй эмнэлгийн зүг явцгаав. За нөгөө мөрдөн шалгах ажиллагаа үлдэж байгаа багт тамхины ишинд үлдсэн ДНХ-н Квак хийж үү гэдэг хүнийхтэй тохирч байгаа талаар мэдээлэл ирэх ба өмнө нь ял эдэлж байсан. Тухайн мөрдлөгийн бүсдэх ойн дунд зөөврийн байшин тамдирдаг хүн болж таарав. За тэгээд тэр байшинг нь олоод очиод яг сайхан нэгжих гэж байтал дотроос нь нэг сайхан тийм тайван царайтай ямар ч гим хийгээгүй юм шиг дундаж иргэн насны эрэгтэй хүн гараад ирдэг. Хэрэгтэн яг муу юм болоо да гэж бодож байтал үзэгдэлгийн тэмдэг рүү солигдлоо. Тэгсэн буюун гэж сайхангаар эмнэлгээс ороод гараад ивж байхад нь Домбек түүнийг олоод харцдаг. Буюун бодол уншдаг хүн байна гэдгийг нь дорн таниад дурсамжаа уншуулахыг хүсэхгүй байгаагаа мэдтгэхэд Домбек угаасаа бодлыг нь унших зорилгогүй байгаагаа хэлж болоод өнгөрсөн бүхэнд өөрийгөө буруутгах хэрэггүй. Бүх хариуцлагыг томчууд үүрэх ёстой. Чи хэтэрхий балчир байна юм. Түүнийг тайтруулна. Нэр нөгөө байшингаас гарч ирсэн хүн чинь тамхины ишээс олцсон ДНХ-г эзэн буюу Квак хийж өгөх нөхөр мөн байсан тул сэжигтнэр татагдаж байцаалт өгөөд гисэн байлаа. За энэ хийж өгөх нөхөр бол боос амиа хорлсон алуурчинтай үе үе уулзаж шашин болоод итгэл үнэмшлийн талаар ярилцдаг байсан гинэ. Хажуугаар нөгөө талигч алуурчныг бас хурган матаастай. Тэр сүүлд нэг сонин шашинд ороод тэрэндээ өөр донцсон байсан гэж авж байна. Энэ хүн гэхдээ өөрөө яавч өөртөө хүн биш байдаг. Ойр хавийн хамаг сүмээсээ хөөгцсөн хүчингийн эрэгт холбогдож байсан гэд эвгүй гарвалтай. Үзэг солигдоход Домбек залуу ажлын газрын эгч буюу Иремийн ээжийн гэрт очисон байгаа нь харагдана. Домбек хангалттай сайн ажиллаж чадаагүй дэ эгчээс уучлах бол эгч түүнийг огт буруутгасангүй. Харин ч хамаг чадлаар хичээл зүтгэл гаргасныг нь ойлгож байв. Оронд нь нэгч өөрийгөө буруутгаж тэр орой охиноо тосч авах нь яавдаа гэдэл харамсан үйлнэ. Удалгүй Домбек нөгөө хийж өгөх сэжигчт нь баригдсан талаар олж сонсоо цагдаагийн газар руу очихоор боллоо. Гэвч хийж өгөн ясыг сайтал байцаасны Сомми түүнийг цуврал алуурчинд байдаг харизмгүй гэж үзээд хийж үж өнгөрсөн хугацаанд өөрийгөө 40 хоног тасралтгүй стрим хийж дэлгэцийн урдаас холдоогүй аллах болох үеэр гэрээсээ хамраач цухалгаагүй гэдгээ баталж чаддаг. Домбекийг ирэхэд буюун цагдаагийн газрын гадаа түүнийг хүлээгээ зогсож байдаг ба нэг тийм айсан шинжтэй харагдав. Эцэст нам нээж Иремийн хүүхэлд өөрийгөө буруутгая гэж хэлээд Домбекийн гарнаас орж хамаг дурсамжаа уншуулна. Домбек Ирем хэрхэн орохоор олдож байсныг мөн буюун хит чанга орлж байсан тул Ирем баригдаж алуулсан болохыг түүний дурсамжнаас олж хардаг. Үүний дараа Домбек Соммигийн ажиллаж байгаа өрөөнд хүчээр нэвтэн ороход мөрдөгчөж сэжигтэн хийж үгийн шууд дамжуулалтын бичлэгийг үзэж байлаа. Улмаар сэжигтэн хийж үг сурлаг
цагдаа гарч явахаас өмнө Сомми болон Домбек тандан би үннээрээ л байсан гэдэр гэж хэлэхэд Сомми түнд үнэн гэж хэлж байгаа нэг л танил үг юм шиг санагдлаа. Домбек жууны араас бас нэг юмны сэжвэр олсноо яасан юу ч хэллгүй тэндээс явдаг. Домбек хоёр цагдаадаа сэжигтэн хийжүүгийн дуу хоолой нь буюуны дурсамжинд үлдсэн Еремийн аллагын үеийн дуу хоолойноос өөр сонсогдож байсан гэдгийг хэллээ. Удалгүй мөрдөн шалгах ажиллагааны 72 цаг ажиллах хугацаа дуусаж баг аль биесээр тарах гээд үжитэл Сомми хайж байсан нэгэн зүйлээ олдог. Тэр нь бүх хохирогч охид 10 наснда үнэн ба тэнгэр сангаас тэтгэлэг авч байсан бөгөөд энэхүү байгууллага нь үнэн хэрэгтэй шашны бүлэм гэдгээрээ алдартай юмсан ч. Бас тэр бүлэгмийн тэргүүн Пак Кидан нөгөө үнэний фирмийн ойролцоо харштай юм байна. Сомми үнэн ба тэнгэр сүм рүү очиж тэргүүн Пак Киданы хэрхэн шинэ гişүүд цөмдөө эсэлж үйл ажиллагааг өөрийн нүдээр хардаг. Үзэгчдийн судалд алхан дүрс үүсэж суусан хүмүүс лав ирж түүний эснийг давтах ба хэргийн газрын хяналтын камерын дүрсэнд сонсогдож байсан хүний дуу хоолой нь яг энэ Пак Киданы хоолой гэдэг нь тодорхой байв. Сомми тайз руу ойртон иртэл Пак Кидан түүнийг мөн олж хардаг. Яг тэр үед Пак Кидан цагаан өмгөөр толгоогоо талдсан хэн нэгэн хүнийг ажиллаж таарсан бөгөөд тэр хүнийхээ толгой дээрээс гараа авах гэтэл тэр хүн гэнт гарнаас нь барьж аваад тавьдаг вэ. Пак Кидан гайхаж тэр хүн өмгөө хуутал хэн байсан гэж манай алдарт Домбек энэ хүний гараас атганга бодлыг нь уншаад сууж байлаа. Дөрөвдүгээр анги хоёр үзүүртэй утга. Улмаар нөгөө Пак Киданы эргэн тойрны дагалдан баясагчтанд бодол уншиж мөрдөгчийг таньж тэр хавар бөөн чимээ шуугаан дэгдэх ба бодлыг нь уншсан Домбек ч асар их ууруулан шатаж шууд нудрагны амт үзүүлэх гэтэл Сомми түүний гарнаас нь тат зогсов. Нөгөө шашны тэргүүн Домбекийг чөтгөрүүд л өөрсдөө бодол уншдаг гэж хүмүүсийн толгойг эргүүлдэг. Ухааны мэлхэд Домбек хариуд нь тийм ээ би тэр чөтгөрч нь байна. Гэхдээ эхлээд чамаг амьдар чинь шатахыг нүдээр үзнэ тэргээд мөчөг өгсөнгүй. Тэдний дэргэд Сомми Домбекийг бодлогогүй алхам хийчихвэ гэд яс хаталтан зогсон. Домбек эцэстэн тэсэлгүй Пак Киданы гар хурууг нэг сайн мушгиж хаяад гараад явлаа. Гадаа гарч ирэхэд Сомми араас нь ирээд чи чинь эргүү юм уу? Чамаас болоод бид нар түүнийг гэмдүүлж чадахгүй болчихвол яах юм тэргээд уурлахад Пак Киданы бодлоос хөөрхий ирим хэрхэн үхэлтэй нүр тусныг харсан Домбек тэсгэл алдан. Би яг одоо энэ хүнийг алж чадхаар байна гэж хэлдэг. Удалгүй нөгөө хоёр цагдаанч машинтайгаа ирээд Пак Киданы цуслангийн хаш руу явахаар болдог. Харин цагдаагийн газарт Сомми Пак Киданыг баривчлах зөвшөөрөл авах гэсэн чинь бүтдэггүй. Амар нэр нөлөөтэй уг шашны бүлэм нь цагдаа шүүх гээд бүх том газрын дээд албан тушаалтнуудад тогтмол бэлгэсэл өгдөг учраас баривчлах ажиллагаа нь жаахан худрах тал руу ороод байв. Пак Киданы цуслангийн байшинд Соммигийн хүмүүс нэвтэрч чадахгүй үжитэл ягаад ч баруун бүсийн прокурор тэднээс өрсөд нийслэг хийх зөвшөөрөл нь гараад ирчихсэн байгаа юм. Яагаад ийм зүйл болсон бэ гэхээр Домбекийн эргийг сүүлд шилжүүлж авсан баруун бүсийн прокурорын газарт Домбек өөрөө хоёр хөлөөрөө ороод ирсэн байх ба ахлах прокурор эмэгтэй тандан би өөрөө хэрэгээ үлээе харин хэдүүлээ тохиролцъё. Надад Пак Киданы гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл өг. Би хэрэгтний бодлыг уншаад алуурч мөн гэдгийг нь тогтоосон. Энэ том хэргийн ард гарчвал чи үндэсний баатар болно нэ тэрийгээр тултал нь хөрглөө. Одоо тэгээ яах вэ? Прокурор хүн ч гэсэн бас хуран од болох хүсэлтэй байж таараад түүний саналыг зөвшөөрөв. Прокурор цагдаагийнхаа хамтраад гэрлүүн орох гэтэл Пак Киданы хүмүүс зэрэгцэж ирээд саатгийн жаахан цаг хож хаydаад байшингийн яндангаас хачин үнэртэ утаагаад байлаа. Энэ дотор байгаа хүмүүс одоо юу шатаагаад байт юм те. Эцэстэн цагдаа нарыг дотор шорохыг зөвшөөрөв. Дотор нь яах вэ? Хэдэн настай эгч нар дотор засал хийж байгаа дүрсгээд байж байх ба зуганд нь харин ямар нэгэн зүйл дөнгөж шатд дуусаад байгаа нь харагдана. Бодлого Пак Кидан өөрийн биеэ гэртээ орж ирээд та нарт гэм нүглээ хүлээх боломж болох юм. Одоо надаас өршөөл ирвэс. Миний гэрт дураараа нэгжлэг хийсний чинь зүгээр өнгөрөө гэж авлаа. Үүнийг сонсоод Сомми дотроо буцаж байсан ч өөрийгөө дарж бид бас танд боломж олгоё. Хэрэгээ үлээгээд хүн шиг өгөх боломж гэж хэллээ. Гэвч Пак Кидан түүний хэлсэн үгийг авч хэлцэж байгаа шинж огт алга. Энэ явдлын дараа Домбекийн ятгалгаар шашны тэргүүний гэрт хүчээр нэгжлэг хийсэн хэргийн пянг нөгөө баруун бүсийн ахлах прокурор хар толгоогоороо үрж ажлаасаа осууллаа. Энэ мөчид Домбекийн ахлах нь хэвлэл мэдээллийн хүчийг ашиглахаас өөр сонголт алга гэж үзээд нөгөө сэтгүүлч Жүүн болон тэдний мэдээний багийг игнэндээ ихсүүлэхээр шийддэг. Гэтэл энэ үеэр нөгөө гаж шашны хүмүүс нь өдөн хатгалаг явуулж Домбекийг өөрийгөө бодол уншдаг гэж хүмүүсийн толгойг эргүүлдэг нийгмийг төөрөгдөл оруулдаг гэсэн шалтгаанаар шүүх дутсан байлаа. Яг нэг дөрвтойхон хэргийн араас явчих гэхээр дандаа л нэг саад гарч ирдэг жамтай даа угаасаа. Эдний багийнхан сэтгэлээр унаж улмаар архины газарт бөөндөө сууж байтал Сомми тэднийг олж ирээд Домбек тандан өөрөө Пак Киданы хэрэгт ингээд бууж өгч байгаа юм биш үсттэй. Ухааны юм ярьж өгдөөд байсан тул Домбек шарандаа хэн тэгж ин би харин ч тэрний мөчийг нь санжуулъя гэж бодож ийсэн гэд майр өнгөрөө зан гаргаж идэг шүү. Улмаар энэ хэдэн гарууд чинь архиа ууж дуусаад шууд онгод нь орж хар шөнөөр цагдаагийн оффист очингуудаа хуралдаж Домбек нь Киданы аллагаас харсан юмнуудаа ярьж Соммиш тэрийг нь тэмдэглэж аваад нөгөө хоёр цагдаадаа хэвлэж өгөнгүүтээ уншаад логикийг нь олмол гэж сайн дурын мөрдөх баг ажиллуулад эхэллээ. Үүр цайхад Домбекийн найз цагдаа дурсамжнаас нэг нь логикийн алдааг олдог ба алуурч нь латекс бэйлийн өмсч байсан ч галд зөндөө юм шатаасан гэрнээ тэр бэйлигээ гал руу хийж шатаасан гэх зүйл дурдаагүй байна. Улмаар тэд мөрдөн байцаах бага бүрэлдэхүүнээр нь цуглуулахар болж Домбек Сомми хоёр нөгөө доороо зойртой үнэний ферм рүү давхад очлоо. Тэндээ очиод бэйлигний ярилд гарч бүр усны хоолойроо унсан байж магадгүй дурангийн камер шургуулan ашаалтал. Нэрэл хоолойны голд нэг цагаан бэйли шиг зүйл тэгэлдсэн байх нь харагдав. Бэйли дээр Пак Кидан Эрим хоёрын цусны дээж үлдсэн бол тэгээд л энэ хэрэг дуусахаар болж байгаа байхгүй юу? Гэтэл фермийн гадаа гинт нэг тийм барилгын ажлын чимээ гараад эхэллээ. Гарч ирээд тартал хэдэн хүн машин техник авчирчихсан энэ газрыг буулган инээ дээрээ зогсож байваа. Тэгснэ гэрээслийн дагуу газрын шинэ эзэн гэх хүн тэдэн дээр ирдэг ба тэр нь нөгөө хойд бүсийн ерөнхий прокурор байж байгаад хүүхэн шухны явдал нь олонний нүдэнд тусч албан тушаалаа алдсан гар байхан дээр. Тэр нөхөр Домбек Сомми хоёрыг хүмүүсээрээ бариулснаа нөгөө зөөрийн давхрыг нь шууд цементэн зурагмаар дүүргээ таялаа. Ер нь бол тэр халагдсан ерөнхий прокурор гэх заван гар нь Пак Киданаас маш өндөр дүнтэй авилга
авч түүнд үйлчилж эхэлсэн байв. Тэдний хүмүүс яж жайтал манай хоёрыг муухай дэрлэгж Домбекийг зоож нүдэх ба нэг л мэтгэд Домбек эмнэлэгт тус залгуулсан байдалтай сэрлээ. Эмч түүнийг хэд их тархиа ажиллуулж эрүүл мэндэд нь асуудал үүсч байгааг сануулах ба Домбек бүр эмнэлэгт унтаж байхдаа өөрийгөө босч яваад шатан дээр дахин ухаан алдаж унсан гэдгийг санахгүй байв. Удалгүй хоёр хамтрагч нь түүн дээр ирж хэргийн газар бүхэлдээ цемэнтэнд хүчигдсэнийг дуулгав. Нөгөө талд Сомми юу ч чадахгүй байгаадаа бачуурч дарга дээр очин баримтлах зөвшөөрөл хүсдэгч тусыг эс болно. Улмаар Домбекийн шүүх хурал дуудагдах өдөр ирлээ. Хамтрагч нь түүнд чи дахиж хүний дурсамж уншихгүй гэд ял оноох гэдэвэл зүгээр л өршөөл ирэх хэрэгтэй шүү хэмээн ятгана. Шүүх түүнд бусдын дурсамжийг дураараа уншдаг хэрэгээр шүүмжиж тулгсан шинжтэй асуултаар болж байхад манай мангар Домбек би алдаагаа ухаарч байна. Гэхдээ би маргаашнаас хүлээ. Учир нь би өнөөдөр хөөрхөн охидтой тэтгэлэг өгөх нэрээр холбоо тогтоож дараа нь хүчирхийлэн алхаар цохиж алддаг алуурчныг ижлэг өстэй. Тэрний нэр бол Пак Кидан гэд аваад хаялаа. Ингээд тэрээр хамгийн алдартай шашны бүлгийн тэргүүнийг ус даяар гэмт хэрэгтэн хэмээн зарлаж жинхэнэ алуурч нь жинхэнэ дуйлын шүүгийн эзэн боллоо. Түүний энэхүү зөрөгтэй үйлдлийн ачаар Сомми ашгүй хэргийн газарт мөрдлөг явуулах зөвшөөрлөө авч чаддаг. Домбек хэсэг гэрийн хорийн цусны эцэст мөрдөгчд түүнийг үнэн ба тэнгэр сүм рүү хүргэж авиждаг ба тэнд нь харин нөгөө Пак Кидан алхан цохиулж өгсөн байдалтай болцсон байв. Сомми хэргийн газарт ажиллаж байсан бөгөөд Домбекээр тэнд байсан гэрчүүдийн бодлыг уншуулахыг хүсдэг. Харамсалтай нь Домбек тэнд маш олон хүний толгой дээр гараа тавьж хэргийн дурсамжийг унших гэж хичээдэгч яг аллагтай холбоотой ямар ч үзэгдлийг олж харж чаддаггүй. Зөвхөн аллагын хэсгийг балруулдаа тайчихсан юм шиг л харанхуй байгаад байлаа. 5 дугаар анги хамгааллын залбирал. Хэрэг явдлыг ухрааж харуулхад нэгэн өсвөр насны охин найзтайгаа уцаар яриангаа ээж нь түүнийг сүмд хүчээр явуулж байгаад дургусдаг талаар хэлнэ. Тэр охин сүмийн тэргүүн Пак Киданыг гаж донтой алуурчин хэмээн сэжиглэх ба яг сүм рүү орох замд нэгэн ир мөнх амьдрал илэргээд бовтонсаар хажуугаар нөхрөхөд түүний айц нь бүрч их нэмэгдэг. Сүмд очмогч ээж нь охиноо номлогчийн талаар муу зүйл бодлоо хэмээн зэмлэж муу ёрийн сүнс чамайг бузарлаж байна гэдэргээ тэглээ те. Залбирал эхлэхэд Пак Кидан охиныг онцолж урдан дуудан суулгаснаа айц өгч байгаа нэрийдлэр чихмгийг нь илж эхлэхэд охинд маш муухай санагдах нь ойлгомжтой. Бодлого охин мансуурсан мэт байдалд орж нойрмоглож эхэллээ. Хэсэг хугацааны дараа гэнт хүмүүсийн орилдох чимээнээр сэрээ тартал сүмийн тэргүүн Пак Кидан цусан тодголтод нас орсон байдалтай байх ба хажууд нь түүнийг цохиж алсан зэвсэг болох алах байх бөгөөд охины хувцс нүүрч мөн цуснд бутгдсан байдаг. Гэвч тэнд байсан хүмүүсийн хинч түүнийг хэрхэн алуусныг сандаггүй. Хэрийг мөрдүүлэхээр Сомми гэрийн өрөөнд дуугаа Домбекийг авчрууллаа. Домбек хэдийгээр гэрчүүдийн ой санамжийг унших хичээдэгч яг аллаг үлдгэсэн мөчийг хинч санахгүй байгааг тогтооно. Иймээс Сомми энэ хэргийг юр усын онцгой чадвартай хүн үйлдсэн байх магадaltaй гэж таамаглаад хамгийн түрүүнд бусдын ой санамжийг унших чадвартайгаар нь Домбекийг сэжигтнэр татдаг. Хүүшээ одоо нэг баг мог болж ажиллаад байснаа хэрэгт сэжиглэх юм уу дүү? Домбек амхандаа өөрийгөө буруугүй гэдгээ хэлдэг Сомми чи ой санамж уншдаг юмч бас устгах чадвартай байж магадгүй шүү дээ. Хин нотлох юм гэд сүрсэн базаа хийгээд болдог бай. Ингээд Домбек маань сэжигтэн боллоо доо хөрхий. Сүмийн байрыг ажиглаж байхдаа Домбек нэгэн том уран зургийг сүрхий анзаарлаа. Тэр зурагт тэнгэрийн гэлч нэгэн хүний дээр зогсож гартаа алах барьсан байдалтай дүрслэгдсэн байв. Гэтэл тэр зураг нь түүний бага насны аимшиг дурсамжийг сэтрээж ээжийнх нь аллах дуртаж байсан үеийн үйл явцыг дүрслсэн мэт санагдана. Гэхдээ түүний дурсамжинд тэнгэрийн гэлч алах биш сэлэн барьсан байдалтай санагдаад байв. Сомми дээд удирдлагуудтайгаа уулзаж хамгийн энгийн үйлбэрийг баримтлан хэргийг мөрд хүсэлтэй байгаагаа мэдэгдэх ба тэр нь онцгой чадвартай хүн ийм зүйл хийсэн байх боломжтой тул Домбекийг сэжигтнэр татах байв. Мөн цагдаагийн дарга Соммид Домбекийн нууц хувийн хэргийг гардуулж Домбекийг хамгаалах гэж оролдлого цагдаагийн олон мянган албан хаагчдын нэр хүндийг сэргээж хэргийг нийт талд гаргах тушаал болгов. Улмаар Сомми Домбекийг судалж эхэллээ. Домбек багада галт тэрэгний буудлаас олдсон байдаг ба хэлгүй мэт байснаас болж хөгжлийн бэрхшээлтэй гэж андуурагдан өнчин өрөөсөн өсөж тойронсон гэдгийг мэдэж ав. Харин 20 наснасаа эхлэн дурсамж унших чадвараа ил болгож өч төчнөн өндөр ашиг хонжоо олох өндөр цалинтай ажлаас татгалзан цагдаа болохоор шийджээ. Нэр нөгөө аллаг болох үед хамгийн урд сууж байсан охин Домбекийн улаан фэн байж таарсан бөгөөд саяхан Домбекийн сонирхоод байсан уран зургийг үргэж ирсэн машиныг харсан талаараа хэлж дэлгэрэнгүй мэдээлэл олоход нь туслахын тулд сайн дураараа бодлоо уншуулдаг. Сайн дураараа ч гэжтэй Домбектэй баахан зураг дарууж нэг юм салсан байд. Мөрдлөг цааш үргэжчихэд нөгөө Сомми чинь Домбекийн амьдардаг орон байр сууцыг шалгаж байтал шүүхийн шинжилгээнээс тухайн үед сүмд байсан хүмүүсийг нойрсуулах бодис үнэрлэж мансуурсан байж болзошгүй гэх дүгнэлтийн хариу гарав. Гэсэн ч Сомми Домбекийг сэжигсэн хэвээр байсан тул бүр үзүүлдэг эмнэлэгтэн тавьчихад тархины эмчтэй уулзлаа. Эмч гэхдээ Соммид өвчтний хувийн мэдээлэл өгөх нь үнэн дургүй байдаг ба ингэж нууцж байгаа нь Домбекийг аюултай өнгөдгийг мэдж байгаагаас шалтгаалж байна гэх таамгийг Сомми төрүүлдэг. Улмаар Сомми эмнэлгийн ялтын камерыг шалгаж Домбекийг ундаж байхдаа босч явдаг, сэрүүн зүүдэлдэг гэдгийг нь олоод мэдчихв. Хамгийн ажиргалтай Сомми Домбекийг сэрүүн зүүдэлж байхдаа эмнэлгийн ханан дээр түлхүүрний нүхний хэлбэртэй дүрс байхаар нь балаар шийчиж зурж үлдээсэн байх магадaltaй мэн таамаглав. Нөгөө талд Домбек хоёр хамтрагчтайгаа нөгөө уран зургийг Пак Кидан руу илгээсэн илгээгчийн мөрөөр явсаар нэгэн уран бүтээлчийн гэрийн хаягаар очлоо. Тэгсэн тэнд нь маш аимшигтай дүр зураг тэднийг өгтөн. Зураач бүсгүй шагаагаараа гинжлэгдэн ширээн дээр бүхийсэн байдалтай хатсан цогцсуулан хоёрч. Түүнийг усгүй байлгаж тамлан эцэст нь хортой метанол уулгаж алсан бололтой. Цусаар нь сонины дугаарыг тэмдэглэж үлдээсэн байх ба тэр нь 2000 оны 10 сарын дугаарт гарсан гэмт хэргийн хогчдыг хамгаалах тогтолцооны тухай нийтлэл рүү хөтлөнө. Мөн нас орсон эмэгтэй зураач нь өмнө согтуугаар жолоо өрж нэгэн гэр бүлийн хүмүүсийг хөнөөж байсан ч нөлөө бүхий өмгөөлөгчийн ачаар ял аваагүй гэдгийг цагдаа нар сандаг. Тэднийг зураачийн цогцыг олоод удаагүй байтал Соммигийн мөрдөх багч Домбекийг дагж байсан тул тэр байшинд нь ороод ирчихэж байгаа юм. Тэд Домбекийн багийг тэндээс хөөх ба Домбек харин цусаар тэмдэглэж үлдээсэн сонины дугаарын нийтлэлд ярьцлага өгч
байсан доктор Нам гэдэг хүний ирэл гарлаа. Тэр хүн одоо бол мартах санах өвчин тусч арцмжийн газарт амьдарч байгааг олж мэдээд очиж уулзахаар шийднэ. Тэгээд Домбек доктор Нам гэх хүний дурсамжнаас нь түүний өвчтөн байсан буюу багада эцгийнхээ хаалгыг нүдээр үзэж байсан бяцхан охины дурсамжийг харж Ким Соми гэх охин байсан тухай олж мэддэг. Тэр охин хаалганы түлхүүрийн нөхөр тэрхүү аимшиг дүр зургийг харсан бөгөөд айх бүртээ хамгаалагч цахиусан тэнгэрийн залбирлыг уншдаг байжээ. Нэрээ Сомигийн багийн хоёр мөрдөгчин Домбекийг хаавсан газарт нь 7-24 цаг дагаж байсан тул Домбек тэднийг эргүүлүүлж байгаад машиныг нь авцугтаад хаанаг тийшээ яаран явдаг. Яг үүндээ Домбек доктор Намын дурсамжнаас бяцхан охиныг түлхүүрийн нүх зурж байхыг харсан бөгөөд тэр дүрсийг тэр өөрөө мөн өмнө хаанагтаа харж байсан мэт санагдсан юм. Мөн тэрээр Соми руу байн залгаж холбоо барих гэж үздэг ш өнөөх нь түүний дуудлагыг авсангүй. Гэтэл энэ үед Соми нөгөө нас орсон эмэгтэй зураачийн гэрт авсан зурнуудаа шалгаж яваад бас л гинт нэг сэжүүр авсан уу яасан шөнийн цагаар зураачийн гэрт дахин очиж шалгаад ханны цаана нэг нь нууц өрөө байгааг илрүүлнэ. Энэ мөч цагдаагийн газраас нэмэлт хүч дуудуулахар шийддэг. Харин Домбек Соми руу байн залгаад байсан түүнийг алуурчны өрхөнд орж магадгүй юм болгоомжсэнтэй холбоотой байв. Нэрэн Соми нөгөө зураачийн гэрт байдаг нууц өрөөний хаалган дах түлхүүрийн нөхөр харамгцаа маш ихээр айд сандарч эхэллээ. Тэр нөхөр шагаахад нэг хүн сандал түлэгдэж нөгөө нь түүн рүү хутга далайсан байгаа дүр зургийг олж харав. Хаалгыг нээтэл тэдгээр нь цементээр бүрсэн жинхэнэ хүний цогцснууд болох нь илэрдэг. Айдас давтсан Соми өөрийн мэдлгүй хамгаалагч цахиусан тэнгэрийн залбирыг уншиж эхлэх бөгөөд эндээс бид түүнийг доктор Намын өвчтөн буюу бага насандаа төрсэн эцгээ бусдад хэрцгийгээр хөнөөлгөж явахыг харсан Ким Соми охин гэдгийг мэдж авлаа. Удалгүй түүний араас хүн алхах чимээ гарахад Соми эргэн харснаар 5 дугаар анги маань төгшүүр дүрэн төгсөж байгаа. 6 дугаар анги багтай алуурчин. 20 жилийн өмнө бяцхан охин Соми аянга цахилгаантай шөнүүдэд хувцсны шүүгэндээ нуугдан талигаа жижигхээ зааж өгсөн хамгаалагч цахиусан тэнгэрийн залбирлыг уншин айцад арахыг хичээдэг байв. Тэрээр онцгой авьяастай нэгэн байсан бөгөөд нэг удаа олон улсын математикийн олимпиадад өөрөөсөө том хүүхдүүдтэй өрсөлдөж алтан медаль хүртсэн байдаг. Гэвч нэг шөнө охин унтаж сэрээд хачин чимээ гараад байсан тул түлхүүрийн нөхөр шагааж байтал аав нь сандал түлэгдэж танихгүй итгээдэд олон удаа хутгалуулж байгаа аимчиг дүр зургийг олж харав. Тэр алуурчин зүүн чихнийхээ доор сорвтой хүн байсан юм. Одоо цаг руу шилжчихэд Соми цементээр бүрсэн хоёр цогцыг шалгаж байхдаа нөгөө залбирлаа давтан уншсаар л байв. Цогцууд нь түүний аав болон алуурчны дүртэй яг адилхан байралд байлаа. Гэнт түүний ард хүн алхах чимээ гарсан шүү дээ. Тэгсэн тэр нь Домбек байлаа шүү. Гэхдээ Соми түүнийг сэжгэлсээр өөрийнх нь дурсамжийг уншиж иймэрхүү байдлаар ашигласан хэмээн буруутгана. Харин Домбек түүний дурсамжийг тийм зүйлд ашиглаагүй. Харин Пакистан руу дайрах гэж байхад нь Соми түүнийг зогсоох үеэр хальт түлхүүрийн нүгшиг дүрсийг харж авсан гэдгээ тайлбарлана. Тэрээр алуурчин зөвхөн Сомигийн ч биш өөрийнх нь ч гэсэн мөн бага насны дурсамжийг дөөрөйлгөн тэднэр наадад байгааг ойлгуулах гэж үзлээ. Учир нь Домбект бага насны дурсамж гэхэр зүйл бараг байдаггүй бөгөөд ганц дурсамж нь гэвэл яг нөгөө уран зураг дүрсэлсэн сахиусан тэнгэрийн доор өглөө твтэх хүнийг санагдуулан ээжийнх нь цуснд будагцсан амьсгал хурааж буй мөч байлаа. Ер нь бол тэд хоёулаа энэ алуурчны бай болоод буй юм. Соми Домбекийг сэжигтэн гэж үтсээр байна гэдгээ хэлсэн ч нэг мэдсэн Домбекийг бүр гэртээ дагуулад ирчихсэн хэрэг мөрдөг нууц өрөө мөрөөгөө харуулад чухмаа чухам. Тэдний ингэж үжит лудлгүй мөрдөн шалгах баг цементэн дотор хоёр хүнийг шалгаж дуусан талаараа мэддэгдэгэ. Тэгсэн тэр хоёр хүн амьд байхдаа хүн амны хэрэг холбогдож байсан ч насанд хүрээгүй шалтгаанаар ялаас мултарсан өсвөр насны охид байв. Тэд нэг асамжийн газар төссөн бөгөөд дарахлаас олж өөр нэг охиныг хамтран хөнөөсөн байх ба дөнгөж 13 настай байсан тул ял шийтгэлгүй үлдсэн аж. Хожим хохирогчийг доромжилсан мессежийг хоорондоо бичлсэн байсан нь ил болж олон нийтийг бохимдуулсан байна. Мөн тэдний бие дээр маш олон мясны цорив байснаас дүгнэхэд алуурчин тэднийг бүрлэхээс өмнө өөр хооронд нь үдэлцүүлж дийснийг нь амьд үлдээнэ гэж наадсан юм уу да. Янз нь. Ер нь бол энэ алуурчин хуулийн гадуур үлдсэн гэмтнүүдийг онилдог төрлийн аллах үлддэг хүн байх магадлал өндөр болоод ирж байгаа. Улмаар Соми өнгөрсөн дэх дурсамж руугаа буцаж аавынхаа хэргийг мөрдөж байсан тухайга Домбект ярьж өгөв. Тэр үедээ мань хүн аллагын хэргийг мэдээлсэн сэтгүүлч Жуу Сондуунд хандсан боловч тэр сэтгүүлчин Сомид огтнуур өгөөгүй бөгөөд аавыг нь угаасаа болж үтгүй юм байсан гэд бүр хил хэлэхгүйгээр доромжилсан байдаг. Улмаар Соми түүнийг сэжиглж эхлэт байжээ. Учир нь тэр сэтгүүлчин аавыг нь алсан хүнтэй адилхан зүүн чихнийгээ дор сорвтой байж. Мөн ижил төстэй хэд хэдэн аллагын хэргийг хамгийн түрүүнд дандаа тэр сэтгүүлч мэдээсэн байхажээ. Соми тэр сэтгүүлчийг алуурчин хэмээн сэжиглэж байцаалтанд хүртэл оруулсан байдаг ч өнөөх нь өөрийгөө хангалттай гин буруугүй хэмээн аваад гарсан байдаг тул энэ хэрэг явандаа замгарсан байна. Соми алуурчин цааслагч их нэр хож өгсөн байдаг ба тэрхүү зурд алуурчин нь голдуу хууль зөрчсөн бусдын амин төрсөн мөртлөө ял аваагүй хүмүүсийг өөрсдөд нь тохирсон аргаар тамлж хөнөөдгөрөө онцлогтой байв. Гэвч түүний үйлдэлсэн 3 аллагын хувьд л ихэд гэрчүүд нь бүгд л өөр өөр хүнийг харсан гэж мэдүүлсэн байдаг тул энэ нь нэг хүний үйлдэлсэн аллаг гэж үзэхэд бас эргэлзээ төрхөөр байгаа. Домбек алуурчин нүүр хувилах арга хэрэгсэн байж магадгүй мэн таамаглана. Ингээд хамгийн сүүлийн кейс болох зураач эмэгтэй аллагын дараа цагдаа нарыг ирэхээс өмнө камерын бичлэгийг шалгадаг ба зураачийн гэрт цагдаа нараас түрүүлж нөгөө Жуу Сондун гих сэтгүүлчийн даргалдаг мөн Жүүн сэтгүүлчийн ажилтдаг хэвлэлийн газрын машин очсон байгааг илрүүлдэг. Улмаар тэд тухайн хэвлэлийн газрыг ямар их сурвалжаас мэдээлэл авсныг тодорхойлохоор хэвлэлийн компани дээр дахиад очлоо. Гэтэл тентгийн дарга Жуу Сондун Домбек Соми хоёрыг үл тоомсорлож тэдгээр аллагын хуучин хэрэгүүдийг цагдаа нар өөрсдөө нун дарагдуулсан гэж мэдэгдэв. Архивын бичвэрээр шалгуулад үзтэл нэрэл Сомигийн аавын хэрэг нь тусгай мөрдөх багт шилжиж дараа нь тэр баг нь татан буугдаж хамаг баримтууд нь алгуулсан байлаа. Хамгийн ажралтай тухайн үед тусгай мөрдөх багийг удирдах байсан хүн цагдаагийн газрын хамаг бүдүүн дарга И байж таардаг. Гэвч удалгүй И даргаас мэдээлэл авах нь цагаа олоогүй явдал байсан тул Домбек өөр шийдэл буюу Сомигийн аавын аллагын мөчийг
түүний дурсамжнаас нь унш харгыг санал болгов. Сомми нэлээд эргэлзэж байсан ч эцэстээ зөвшөөрнө. Домбек түүний дурсамжнаас нь алуурчны сорин үнэндээ хуурамч буюу алуурчин хиймэл нүрийн маск зүүсэн байхыг олж харав. Ингэснээр яагаад гэрч бүр өөр хүн харсан байх учир шалтгаан тайлагдж байгаа юм. Алуурчин зориуд буюу өөр төрхөнд хуурж хэргийн мөрийг төөрүүлж үжээ. Дурсамжийг цааш нь уншихад бяцхан Сомми ухаан алтаас өмнө сэтгүүлч Жуугийн ард өөр хүн зогсож байсан болохыг Домбек анзаарна. Тэр хүн сэтгүүлчийн ажлын хамтрагч зурагчин байлаа. Тэр зурагчны ардлыг судлаад үзтэл өмнө нь хиймэл нүүр худалдын багт ажиллаж байсан түүхтэй хүн байх ба 20 жилийн өмнө Хятад руу нөөж 2 сарын өмнө буцаад Солонгост ирсэн мэдээлэл олддог. Улмаар Домбек Сомми хоёр түүний одоогийн оршин суугаа гэрийн хаягаар яваад очдог ба тэднийг хаалганы онхот арахаас өмнө харанхуй удамжнаас юудэнтэй малгайтай хүн алхаж ирж байгаа нь үзэгдэв. Тэд түүнийг ойртох үед царайг нь маш тод харж чадлаа. Ингээд бүх хэргийн учир тайлхдах нүдэ. Зэн түрээд онц сургалтай дурсамж уншдаг мөрдөх цувралын маань 2 дугаар хэсэг өндөрлж байна. Олон ангид киног задлахад цаг хугацаа хөдөлмөр ордог ч гэсэн төвчээртэй хүлээж үздэг үзэж та нартай баярлж явдаг шүү. Дараагийн хэсгийг аль хурдан оруулахыг хичээнэ. Тийм болохоор та бүхэн лайк болон subscribe дараад хүлээж байгаарай. Тун утгагүй орно.